Хэрвээ нэг өдөр сургуулийн хамгийн алдартай хүүгүүнээс харийн цагтал авбалж яах вэ? Мэдээж баярлалаа үсттэй. Гэтэл тэр захиа үнэндээ чамд биш хамгийн сайн найз чинь зориулагдсан байвал яах вэ? Тэгтэл түүнийг нь мэдлгүй хариу захиа биччихсэн байвал жинхэнэ баларсан хэрэг болно доо. Яг ийм хөвжөлтэй бас эвгүй нөхцөл байдал энэ киноны гол дүрийн охин тохиолдсон юм. Курода Насами нэг өдөр ширээн дороосоо сургуулийнхаа хамгийн алдартай залуу болох Ситаяма Кунээс харийн цагтал авна. Тэрээр Ситаямад мөн адил нууцаар хариу өгснөөр тэмдэглэлийн дэвтрээр тэд бие биетэйгээ харилцаж эхэлдэг. Ингийн л нэг хичээлийн өдөр Ситаяма гих хөө ширээн дээрээ нэгэн цагтал үлдээн. Анги солигдох үед энд суудаг чамд зориулав. Түүнийг нь Куродагийн охин ширээнийхаа завсраас олж уншдаг. Хайрын цагтал байсан учраас тэр дорол өөртөө зориулагдсан гэж боджээ. Харин энэ жижигхэн үйл ажиллагаал хэд хэдэн хүний амьдралыг өөрчилж, гинти уучрал нөхөрлөл бас анхны хайрын түүхийг эхлүүлэх болно. Курода Насами бол рок хөгжим дуртай, дуу хөгжимд үнэхээр хайртай. Ингээл нэг ахлах сургуулийн охин. Ялангуяа рок хөгжим сонсох дуртай бөгөөд өөрийн хамгийн дуртай хамтлагийнхаа дууг өдөржин сонсон ч байдаггүй. Тийм ч учраас тэр сургуулийнхаа радио дамжуулалтын клубад элсэж, хичээлийн завсарлагын үеэр сурагчдад зориулан шууд нэвтрүүлэгдэлдэг байлаа. Түүний хувьд хөгжим бол зүгээр нэг хобби биш. Өдөр тутмын амьдралынх нь хамгийн чухал хэсэг байв. Түүн сургуулийн алдартай хүүгүүнээс харийн цагтал ирсэн гэхэд итгэж ядан тогтолж байлаа. Тэгээд маргааш нь зориг гарган хариу бичиж өгдөг. Тэрхүү цагталтаа баярлаа. Гэхдээ уучлаарай. Би чамайг сайн танихгүй болохоор одоохондоо хариу өгч чадахгүй. Харин тэр үед Курода өөрийн өгч буй энэ харийн захиа бүхэл бүтэн үйл ажиллагаалын эхлэл болно гэдгийг огтхонч мэдээгүй байлаа. Ситаяма Кун бол сургуулийн хамгийн алдартай хүүгүүн гэдэг нь илт харагданаа. Үргэлжил охид дунд сэтгэлээ илчилж байдаг. Өнөөдөр бас нэг охин сэтгэлээ ичлээд хаягдчихлаа. Ситаяма түүнд хандаа надад сайн хүн байгаа гэж хариулдаг. Октод түүнийг хэрхэн дог хариулт өгснийг нь ярилцаж би түүний сайн охин болмоор байна гэцгэн. Удалгүй анги солигдох үеэр Куродагийн ширээнд ор дахин нэг захиа үлдээжээ. Хэрвээ чи намайг сайн мэдэхгүй бол таниж мэдээсэй гэж хүсэж байна. Надтай үерхээч гэсэн байв. Захианы үгийг уншсан Курода бүр цочирдож хичээл дээрээ гинтгэн дуалтаад босоод зогсчихно. Найзаагаа тэр өдрөөс хойш их л сонирн болсныг анзаарсан Мацумото санаан зовж түүн дээр ирж тасалдаг. Мацумото Ирина бол Куродагийн хамгийн сайн найз бөгөөд үргэлж түүний талд байдаг нэгэн. Тэр Куродагийн өмнөөс тэмдэг намыг нь авч явахаар зогсож байтал анги руу норж ирээд хэсэг зур түүний зүг ширтэн зогсов. Нөгөө талд Курода радио дамжуулалтын өрөөндөө ийш тийш холгож ягаад одоо гинэтг нь надтай үерхэж гэж байгаа юм бэ? Юу болоод байна? Миний юунд болсон гэж өөрөөсөө дахин асууна. Курода дараагийн захианда хариугаар радио дамжуулалтын өрөөний урд байдаг өсөлтийн хайрцагт хийж болох хэмээн бичжээ. Удалгүй Ситаямагаас хариу ирнэ. Гинэтгийн ингэж асуусан дуучлаарай. Үндэ би чамайг удаан хугацаанд анзаарч ирсэн. Өөрийнхөө байдаг чи надад их таалагддаг. Хэрвээ боломжтой бол эхлээд найзууд болж эхэлцгээе. Чи намайг сайн танихгүй гэж хэлсэн болохоор би зүгээр бууж өгч чадахгүй. Намайг таних мэдээсэй гэж хүсэж байна. Энэ захиаг нь уншсан Курода зөвшөөрч найзууд болж эхлэх болно. Гэхдээ хавж өвөнд өртмөргүй байна. Тийм болохоор хэсэг хугацаанд цаглаар харилцаж болохгүй гэж хариулдаг. Ситаяма хариугаа өгөхөөр радио дамжуулалтын өрөөний гадна ирэхдээ Куродатай санамсаргүй таарлтна. Хоёулаа баг зэрэг сандарч ивгүй байдалд орсон ч энэ удаа тэр цагтл биш. Хамтаа бичилцэх жижигхэн тэмдэглэлийн дэвтэр өгсөн байлаа. Тэр мөчөөс эхлэн тэдний ноцхон цагтлын харилцаа эхэлнэ. Дэвтрийг нээгээд үзвэл ойлголоо илүү татнацхыг тэсэн ядан хүлээж байна. Чамайг энэ тэмдэглэлийн дэвтрээр дамжуулан мэдхийг хүсэж байна. Тэгээд энэ дэвтрийг дууссаны дараа би чамд сэтгэлээ илчилнэ. Мацумото Ирина гэсэн байв. Баларсан юм бэ? Энэ захиа түүн зориулагдаагүй байж. Хамгийн сайн найз болох Мацумото Ирина таялагдсан байв. Мацумото Ирина бол сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, шулуун шударга өөрийнхөө охин. Тэр Ситаяма шиг өгөөнийг сонирхгүй гэдгийг Курода мэдэж байлаа. Бүх үннийг мэдсэн хүн чинь алдаагаа залруулж өөрийгөө Ирина биш гэж бичээд дэвтрийг нэргүүлж өгөх гэж байгаад түүнтэй тарлцчихдаг. Ситаяма түүнийг Иринагийн сайн найз гэдгээ л мэдэж байлаа. Мөн тэр түүнээс хариу ирээгүй сэтгэлээр их унчсан явж байхыг харчихав. Тэгээд түүний сэтгэлийг бодож тэр удахгүй хариу өгөх байхаа гэд хэлчихдэг. Үннийг хэлэх гэж байсан төлөвөө бүтсэнгүй. Нэг л өдөр энэ худал илчлэгдэнэ гэдгийг мэдэж байсан хэдий ч одоохондоо ямар нэг зүйл бичих хэрэгтэй байх гэж бодоод түнд хариу бичдэг. Хариу ирсэн Ситаяма маш их баяртай байв. Ийхүү тэд танилцаж эхэлдэг. Мөөрстийн дуртай зүйлсийн талаар ярилцаж, адилхан дуу сонирхдог гэдгийг олж мэддэг. Ихэнх охтууд тиймэрхүү дуунд дургүй байдаг хэдий ч тэрч бас өөртөө адилхан сонирхолтой байсанд баярлаж байв. Курода түүнтэй цагтлаар харилцаж байгаа хэдий ч найздаа Ситаямагийн сонирхдаг зүйлийн талаар үзүүлж, саналыг нь асуухад тэр их сонирхсонгүй. Харин Курода л түүнд татагдаад эхэлчихжээ. Өдийн завсарлагаар түүний дуртай хамтлагийн дууг тавьдаг. Чимээ ихтэй рок дуу байсанд хүүхдүүд их гайхнаа. Харин манай хоёр бол аз жаргалтай байлаа.
Ийхүү өдөр хоногуд өнгөрч тэд бие биенийхээ талаар илүү олон зүйлсийг мэдэж авцгаадаг. Нэг өдөр ангийн охтууд нь Куродаг өөр ангийн хөвгүүдэд танилцах уулзалтанд дагуулan очноо. Гэтэл тэнд Сутаяма сууж байв. Учир нь түүний найз Иринаг ирж магадгүй гэж хэлсэн учраас хүрээд ирж л дээ. Ярилцаж суух үеэр нэгэн хөвгүн Куродагаас өдийн завсарлагаанаар сонин хөгжим тавьдаг шүү дээ. Тэр чинь чиний хобби юу гэж асуув. Харин зарим охид тэр дороо тэр хөгжим чинь амар чанга байсан. Үнэхээр ширүүн санагдсан хэмээн амарлтан ярьцгаав. Куруда юу ч хэлж чадалгүй нэмцэглэн суугаад Сутаяма түүний өмнөөс үг гэлнэ. Тэр дууг найз чинь хүсэл дээрээ тавиулсан шүү дээ. Би ч гэсэн тийм төрлийн хөгжим дуртай. Сутаяма ингэж хэлмэгц саяхан хүртэл шүүмжилж байсан хүмүүсийн хандлага тэр дороо өөрчлөгдөж тийм үү тэгвэл нэг сонсоод үзэх юмсан. Чиний дуртай дуу юм бол сонирхолтой байх таа гэж хэлцгээв. Куруда тэр мөчид хүмүүсийн бодол хэрхэн амархан өөрчлөгдөж чаддгийг гайхан харж байлаа. Куруда тийм ч нээлттэй биш дуу цогтод төгшөөгөө нэгэн. Хүмүүс түүнээс асуулт асуувал амд агуулж ярина. Эсвэл инээмсэглээд суун. Тэр хизээж өөрийнхөө дуртай зүйл одоо юу хүсэж байгаа хүнд ч илэрхийлдэггүй. Үргэлж бусдын хүсэлтийг л нэгт тавьдаг. Түүнийг ажигласан Сутаяма түүн дээр ирээд чи байнгын байдаг юм уу? Тэр дуу Иринагийн хүсэл байсан биз дээ. Найз чинь дуртай хөгжмийн талаар ярьж байхад чи зүгээр л инээсэн. Чи Иринагийн найз биш юм уу? Дээрээс нь тэдний хэлсэн бүх зүйлсээс бултаад бас ярмааргүй байгаа чиний хийж нь харах уурыг минь хүргэж байна. Яагаад ямар ч юм хэлэхгүй байгаа юм өөрийн гэсэн бодлогүй юм уу хэмээн зэмлдэг. Куруда ямар нэгэн зүйл хэлэх гэсэн хэдий ч тэр өөрөө л түүний яриаг тасалсаар байв. Түүний хажууд зүгээр мэд цогсож байсан хэдий ч үнэхээр их сандарсан байлаа. Эвгүй мэдрэмж төрж байсан тул тэр уулзалтаас төрүүлж явахаар босов. Гэтэл Сутаяма ч мөн адил босож хамтаа гарч ирнэ. Тэр өөрийгөө хэтрүүлж сөнрүү дайрсан давшлалт гуйж тэр хүсэлтийн хайрцгийг хэрэглүүлдэг хүн чи биз дээ. Намайг бас Ирина цаан гэдгийг мэднэ биз дээ. Бидэнд тусалж байхад чамд муухай хандчихлаа уучлаарай гэв. Мөн түүнийг өөртөө итгэлтэй байж өөрийгөө илэрхийлж байх хэмээн зөвлөдөг. Тэдний хоорондох үйл ойлголцол байхгүй болж хэсэг ярилцсанаа. Сутаяма өмнө хөл бөмбөгийн клубд байсан хэдий ч одоо тоглохоо болсон тухайгаа хэлдэг. Түүнийг хөл бөмбөгөө оргисон тухай хэлэхэд бүхий л хүмүүс яагаад гэдгийг асуудаг бол Куруда тэгсэнгүй. Яагаад сонирхгүй байгааг нь асуухад сонирхоогүй дэ биш өөрийн чинь болохоор сайн бодож байгаад шийдвэрээ гаргасан гэдэгт итгэлтэй байна гэж хэлдэг. Сутаяма түүнийг охин дүүтэйгээ адилхан юм хэмээн хурдж байлаа. Хөл бөмбөгөө хайсан шалтгаан нь ээж нь нас барж тэр өвчтөе эмээ охин дүү хоёроо асрах хэрэгтэй болсон учраас Сутаяма тийхүү өөрийнхөө тухай ярихад Куруда түүнд гандан чи чаднаа. Одоо боломжгүй ч боломжтой болох нэг өдөр ирнэ гэж хэлэх мөчөд Сутаяма ягаад ч юм тэр үгийг хааниктэй сонсож эсвэл харж байсан мэт санагдаж эргэлзэж эхэлдэг. Куруда хоёр найзтайгаа хичээлийн дараа амтны дэлгүүр орж ирээдүйн мэрэгчтэй ярилцдаг. Тэднээс Ирина л ганцаараа мэрэгчлээ сонгочихсон байлаа. Тэр хуульч болох гэж байгаа юм байна. Куруда ямар мэрэгжил эзэмшихээ сонгоогүй байгаа бол Юка бол юу мэрэгжил сонголт хийх найз залуутай болох тухай бодож байдаг. Тэдний сургуульд нэг ёс заншил шиг бүгд л итгэж үнэмшдэг зүйл бий. Спортын тэмцээнд ялсны дараа цомоо илээд сэтгэлээ илчлэх юм бол хайр чинь бүтэх болно гэж үздэг ажээ. Ялалт байгуулж чадвал хайраа илчлэн хэмээн хүүхдүүд бүгд л ялалт байгуулахыг хүсэж спортын тэмцээндээ бэлдэж эхэлдэг. Хичээл тараад явж байтал Сутаяmaгийн ангийнхан хөл бөмбөгийн тэмцээндээ бэлдэж байхдаа таралцдаг. Куруда Юка хоёртоо мэдчихэд Иринаг бүгд асуунаа. Уул нь Юка надад баг сургууль байхаасаа хойш сайн байсан. Маш удаан сэтгэлдээ тээж иржээ. Гэвч тэр байнга л Иринаг асууж байдаг учраас түүнийг дүнцэн гэд бодчихжээ. Ягаад ч юм тэр хоёр татан болох юм бол би баг зэрэг дургүй байна. Чи Иринад энэ тухай яасан ч хэлж болохгүй шүү. Надад туслаарай гэж хэлэн Курудагаас амлалт авдаг. Сутаяма баг зэрэг сэтгэлээр унчихсан явааг анзаарсан Куруда түүнд урам өгөхөсөж үдийн завсарлагаанаар түүний дуртай дууг явуулдаг. Гэвч дуу дуусмаг зангийн зарим огт нь энэ дуу нэг л сони юм. Дараагийн удаа битгий юм дуу тавиараа хэмээн шүүмжилж эхэлнэ. Үндэ тэр дуу зөвхөн Сутаяmaгийн биш Курудагийн ч дуртай дуу байлаа. Гэвч тэр бусдын өмнө өөрийн бодол сонирхлоо илэрхийлж чаддаггүй зангаасаа болоод энэ бол миний дуртай дуу гэж хэлж чадалгүй зүгээр л инээмсэглэн суусаар үлдэнэ. Харин энэ бүхнийг ажиглаж байсан Ирина тэссэнгүй. Тэр найзаагаа өмөрн дуурч Курудагийн өмнөөс үзэл бодлыг нь хамгаалан зогсдог. Сутаяма дараагийн цагталтаа өдийн цайнаар тоглосон тэр дуу урт нь ямар их хүч өгснийг бичжээ. Сэтгэлээр унаад байсан ч тэр дууг сонсоод баг зэрэг урам марсан бөгөөд хайчихсан байсан хөл бөмбөгөө дахин тоглож эхлэхээр шийдснээ хэлдэг. Ингээд оройн цагаар ганцаараа бэлтгэлээ эхлүүлжээ. Харин Куруда түүнд хариу цагтл бичгтээ. Гомцон ч гэсэн бууж өгөхгүй байх хүчийг олох хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө мэдрэмжээс цогтож өөртөө худал хэлж болохгүй хэмээн бичсэн байв. Курудагийн бичсэн тэр хэдхэн мөр Сутаяmaгийн сэтгэлд гүн хурж эргэлзэж байсан түүнд дахин ураг шалгах итгэл найдвар болдог. Нэг өдөр Инада Юки дээр ирээд амралтын өдрөөр найзуудтайгаа хамт парк явах санал тавина. Гэтэ түүнд нэг нөхцөл байжээ. Заавал Иринаг дагуулж ирэх хэрэгтэй гэв. Юка сайн найз, сайн хөвгүүнээ татнасгыг харах дургүй байлаа. Гэвч дөрвөн хүн явбал яг л болцоо шиг харагдах учраас Курудаг хамт явахыг гуйж эхэлнэ. Эхэндээ Куруда татгалцсан ч Юка актэнтэй ятгахсны эцэс зөвшөөрүүлж амралтын өдрөөр хамтдаа парк явахаар болдог. Куруда хамгийн түрүүнд ирж бусдыгаа хүлээн зогсоно. Удалгүй Сутаяма ирэхэд тэр хоёр хоёулахнаа
ярилцыг зогсох бөгөөд Ситаяма түүнийг өөрийн эрэхгүй хөөртөн нэмсэглэж байлаа. Гэтэл төд удалгүй Иринаг хурч ирснээр уур амьсгал баг зэрэг эвгүй болж эхлэв. Ситаяма өмнө нь Иринаг өөртөө илүү татан болж байгаа гэж бодож байсан хэдий ч тэр түүнд нилээд хүйтэн хүндий хандаж байв. Гэсэн ч тэр өдөр хамтдаа хөгжүүлсэн зугаалж өнгөрүүлнэ. Хоол идэх болгоод хүн бүр өөрөөр зүйл хүссэн тул хайчулуу давгаар шитгэр болжээ. Эцэст нь Курода яснаар бүгд түүний сонгосон хоолыг идэхэр болов. Хоолод суух үеэр Ирина түүнд чамтай ойртоход их хэцүү хүн байх гэж боддог байсан. Ангид хичээл орохоор ширээндээ дандаа юм зурчихсан байдаг шүү дээ. Тэр ширээ чинь их хвчлэн химээ яриагаа өргөжлүүлэх гэтэл Курода сандарсандаа яриаг нь яран тасалчихна. Тэр үед Курода Ситаяма Ирина хоёр татан ярилцаж буй турхийг хараад сэтгэл нь нэг л тавгүй болж эхэлнэ. Яагаад гэдгийг өөрөө сайн ойлгохгүй ч цээжнийх нь гүнд үл мэдэг гоныг төрж байлаа. Бусдын тоглоом тоглохоор явснаар Ситаяма Курода хоёр хэсэгэн хугацаанд хоёулахнаа үлдэнэ. Тэр үед Ситаяма Куродад хандан "Чи үнэхээр гайхалтай хүн юм. Бүгдийг баяртай байлгахын тулд юу ч хамаагүй хийхэд бэлэн байдаг юм байна" гэж хэлдэг. Тэгээд инээмсэглэн түүний хушууг зөөлөн чингэж "Чи үргэлжил зүгээрээ" гэдэг. Юу ч болсон бүхнийг хүлээж авдаг. Бас хизээж худлаа ярьдаггүй хэмээн магтдаг. Түүний хэлсэн тэр үгс Куродагийн сэтгэлийг хөдөлгөж өөрийн ирэхгүй баярлуулнаа. Удалгүй тэр автомат тоглоомоос авсан чихмэл ногоогоо гаргаж ирээд "Энэ яг чам шиг харагдаж байна. Чи авчих" хэмээн хурдан түүнд бэлэглэв. Харин дараа нь морин даруулган дээр сууж инээж хөхрөн татны ярилцаж буй тэр хоёрын төрхийг холоос харсан Куродагийн сэтгэл нэг л хүнд болж эхэлнэ. Тэр мөчүүд цээжин дотор нь төрсөн тэр мэдрэмж хатаархлуу. Эсвэл өөр зүйлүү гэдгийг өрөөцөн ойлгосонгүй. Гэхдээ тэднийг хамт байхыг харах үнэхээр хэцүү санагдаж байлаа. Оройн тэмдэглэлийн дэвтрийн мөр бүрийг дахин эргүүлж харна. Тэр бүгд Мацумата Иринад зориулагдсан. Энэ бүгд өөртөө зориулагдаагүй худал гэдгийг мэдсэн хэдий ч цагтл бичих гэж суудаг. Түүний сэтгэл маш их өвдөж өөрийн ирэхгүй уйсаар сув. Эцэст нь өөрт нь бэлгэлсэн нохойг зурчихлаа. Энэ бол Куродагийн хуучин найз залуу Сэмпай. Өөрийн сонсдоггүй хөгжмүүдээ радио дамжуулалтын клубд танилцахаар иржээ. Түүнд нэг ном өгөөд "Чи их сайхан хоолойтой. Иймэрхүү ажил сонирхгүй байна уу? Жохон бодоод үзэхгүй юу" хэмээн хэлчихэд явдаг. Тэрхүү ном бол радио телевизийн хөтлөгч бэлдэгдэг хөтөч ном байлаа. Курода оройноос нь дасгалуудыг нь хийж эхэлдэг. Мөн тэр дараагийн цагталтаа 10 жилийн дараах өөрийгөө төсөөлж байна уу хэмээн бичжээ. Ситаяма хариуд нь "Наадах чинь амар сонсогдож байна. Шийдвэр гаргах болгонд ирээдүйн маань илүү нарийж байгаа юм шиг санагдаж байна. Заримдаа энэ мөч үрд үлдээсэй гэж хүсэх юм" хэмэв. Курода хариуд нь "17 наснда бид хүүхдүүд ч биш, бас том хүмүүс ч биш. Тиймээс магадгүй тэр нь биднийг онцгой болгож байгаа байх" гэдэг. Курода англи хэл дээр ангийнхнаас хамгийн өндөр оноог авсан бол Ситаяма шалгалтандаа унчихжээ. 2-7 хоногийн дараа дахин шалгалт өгөх ёстой болсон тул тэр Куродагаас англи хэл зааж өгөхийг хүснэ. Гинэтхэн өөр дээр нь нэрхийг хараад Курода хэд сандарч өрхөв. Учир нь тэр өөрийгөө Иринагийн өмнөөс цагтл бичиж байгаагаа баригдчихлаа гэж андуурсан байлаа. Тиймээс учрыг нь сонсолгүй, уушлалт гуйж бүр эвгүй байдалд орчихно. Удалгүй учраа ололцож тэд сошиал хаягаа солилцсон хичээлийн дараа хамтдаа давтлага хийхээр болов. Ситаяма сургууль дээр бас гэртээ хичээлэх санал гарганаа. Учир нь тэр имээ болон бяцхан дүүдээ ойр байх хэрэгтэй байжээ. Ингээд хамтдаа харж явахдаа Куродагийн хуучин найз залуудад харалтна. Тэр хүү Ситаяма карат баг зэрэг хардаж байгаа бололтой байсан ч юу ч хэлэхгүй өнгөрөв. Харин явахдаа Куродад радио телевизийн их сургуулийн танилцуулга өгдөг. Ситаямагийн гэрт орж ирэхэд охин дүүнд Куродаг хараад ахийнхаа найз охин гэж боддог. Гэсэн ч тэр өгөөсгөждүүдэд тайлбарласангүй. Түүний имээ нь маш хүнд биетэй хэвтэрд байдаг ажээ. Ситаяма имийг асрахын тулд гэрлүүгээ яарч мөн өөрийн дуртай спорт оргисон байж хичээл хийж суухдаа Курода сандарч тоглоод болдоггүй. Ситаямаг харах бүр зүрх нөхцтэй цохилно. Хичээлдэж дуусаад тэр Куродаг хүргэж өгөх замдаа саксны шийд гараад түүнийг дагуулan очиж сакс тоглохыг зааж өглөө. Тэр өмнө нь сайн тоглож чадахгүй байсныг нь олоод харчихжээ. Хэд ойрхон байсан тул Курода сандарч зүрхнийхэн цохилт хурцаад л мотчиг болоод хөшчихдөг. Ситаяма Куродад хандан "Би үнэхээр хөл бөмбөгөө болохгүй байхыг хичээсэн. Аавтайгаа хэрэлдэж, имээ минь хүртэл тэр биеэрээ намайг хамгаалсан. Бүр дуу маань хүртэл халамжтай байсан. Тэгээд л эцэст нь бууж өгсөн юм. Гэтэ би хаяа гайхдаг. Яагаад би ингэх ёстой гэж. Гэхдээ тэр өдөр чи надад дахиж хийж чаднаа гэж хэлэхэд миний сэтгэл санаа хамаагүй дэрцэн гэж хэлдэг. Сүүлийн үед Курода нуус тэмдэглэлийн дэвтэртээ урдын шигэ их зүйл бичгээ болжээ. Үнийг анзаарсан Ситаяма тэмдэглэлийн дэвтэртээ Ирина сүүлийн үед яагаад бараг юм бичихгүй байгаа юм бол ямар нэг зүйл болсон юм биш бидтэй хэмээн санаа зовж байгаагаа үлдээн. Курода хариуд нь "Зүгээрээ сүүлийн үед жаахан завгүй байсан юм" гэж бичдэг. Гэвч бодит шалтгаан нь өөр байлаа. Тэр Ситаяма татагдаж эхэлснээ өөрөөсөө ч нууж чадахгүй болсон байв. Тиймээс Иринагийн өмнөөс цагтаал бичих бүртээ тэднийг болон морьтуулж байгаа мэт санагдаж сэтгэл нь өвддөг болжээ. Тиймээс л тэр тэмдэглэлийн дэвтрээсээ айж мар зайгаа барьж эхэлсэн байв. Нэг өдөр Ситаяма тэдний ангид орж ирээд Иринагийн хичээлийн намыг зээлж авч байхыг Курода харна. Тэр хоёр инээмсэглэн ярилцаж зогсох нь үнэхээр эвтэйхэн. Нэг
хэрвээ сайхан зөгтөж байгаа мэт харагдаж байлаа. Тэр хоёрын дундуур орох орон зай байхгүй мэт харагдсан тул өөрийгөө илүү дэлгүүн шиг мэдэрч сэтгэлээр унаад орхино. Тэрэл үед Курода Ситаямад ямар их дутагдаж эхэлснээ өөрөө ойлгож эхэлдэг. Куротагийн хуучин найз залуу Сэмпай түүнтэй уулзаж дахин үерхийг хүсэж байгаагаа хэлнэ. Харамсалтай нь тэр яриаг Ситаяма санамсаргүй сонсож Куротагийн хариултыг сонсолгүй шууд явчихдаг. Үүнээс хойш Курота бүх үннийг хэлгээр шийдэж Иринатай ярилцахаар болдог. Гэвч маргааш нь Ирина сургуулийн гадаа нэгэн хөвгүүнтэй хамт байсныг ангийн охид нь хараад ангид орж ирмэгц бүчин авч асууж ялгаана. Тэгэхэд Ирина тэр хүүтэй үерхэж эхлэх гэж байгаагаа хэлдэг. Үүнийг сонссон Курота цочирдож түүнд хандан чамд илүү их санаа тавьдаг хүн чинь ойрхон байж магадгүй шүү дээ гэж балгаамжтай хэлэхэд Юка түүнийг Инедагийн тухай ярьж байна гэж ойлгон урлаж орхив. Чи надад туслана гэсэн биз дээ. Тэгээд тэр бүхэн чинь хулаа байсан юм уу хэмээн гонтолтойгоор хэлж нөхцөл байдлыг бүр живгүй болгов. Ирина Куротаг өмөрсөн ч тэдний хооронд үл ойлголцол үүсэж найзууд муудалцаж орхив. Үнийг хэлж чадалгүй удаасны эцэст хамгийн хайртай хүмүүс нь хоорондоо маргалцсан. Куротагийн сэтгэлийг маш ихээр өвтгөж байв. Сэтгэлээр унчсан сууж байсан Куротаг харсан Ситаяма сургуулийн дээвэртээр дагуулan гарч түүний дуу хоолой хитрхи аяархан тул уул руу харж байгаа төгссөн зүйлээ хашгир гэв. Курота хэд хэдэн удаа оролдож үзсний эцэст маш чангаар хашгирч сэтгэл нь баг зэрэг онгох шиг болдог. Ситаяма тэдний найзууд юунаас болж маргалцсныг нь сонирхож хуучин найз залуугаас ч болсон уу гэж асуудаг. Тэр хариуд нь үгүй гэж хариулахад чи одоо хүртэл түүнд сайн уу хэмээн сонирхон асуув. Сэмпай надад сэтгэлээ хэлчиж үерхэж эхэлсэн ч би түүнд сэтгэлээ хэлж чадаагүй. Тэгээд тэр намайг юу бодож байгааг мэдэхгүй байна гэж хэлээд намайг хачигсан гэж хэллээ. Ситаяма түүнд хандан дараагийн удаа сайн хүнээ олохороо тодорхой хэлбэл яаж байна гэхэд нь Курота хэсэг бодож сууснаа. Иринэгийн талаар юу гэж бодож байна? Та хоёр их татнассан юм шиг санагдаж байна. Та хоёрыг бүтээсэй гэж найдаж байна хэмээн хэлээд гүнэглэн суух Курота гарсан. Ситаяма түүнийг унсчихдаг. Курота шуудхан тэсэргүүцэж Иринадын талаар хэлэхгүй шүү гэж хэлчихэд хөшөж орхив. Энэ явлаас болж найзынхаа өмнө ямар нэг гим хийчихсэн мэт болж чаналж эхэлдэг. Маргаашнаас нь найзууд мөн л таарамж муутай байсаар байв. Юка радио дамжуулалтын өрөөнд очиж Куротагаас нэг дуу тавьж өгөх санал тавилаа. Дуу явж эхлэхэд тэр хоёр нэг нэгнээсээ уушлалтгүй живлэрлээ. Энэ дог сонсон Иринач бас хамаг хутаараа гүн ирээд найзуудаасаа уушлалт гуйдаг. Ийхүү найзууд эвлэрлээ. Тэд өдрийн хоолой идэж суудал өрөөний үүдэнд байдаг санал хүсэлтийн хайрцагт хин нэгэн ямар нэг зүйл хийх чимээ сонсогдно. Ирина хамгийн түрүүнд очиж үзтэл дотор нь байсан тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнх нь нэр бичээстэй байв. Тэр гайхан дэвтрийг нээж харах мөчөд Куротагийн царай цонхиж удаан хугацаанд нуусан нууц нь илчлэгдэх гэж байлаа. Курота сандарсандаа юу ч тайлбарлаж чадалгүй, уучлаарай гэж хэлхээс өөрөг болцсонгүй. Тэгээд тэр даруй тэндээс цогтож одов. Ингэж олон цагтл олон худал ойлголцол нуусан мэдрэмжүүдийн цаана байсан бүх үнэн эцэст нь ил боллоо. Спортын наадмын үеэр Куротагийн анги сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож байлаа. Харин Курота өөрөө төдийлөн сайн тоглож чадахгүй байсан ч тоглолтын суулийн мөчөд бөмбөг түндээр ирэхэд Ситаямагийн өмнө зааж өгсөн аргыг санаан шидэж шийдвэрлэх оног авч чадна. Түүнийг баярлан зогсохыг Ситаямач бас холоос харж байв. Дараа нь хөл бөмбөгийн тэмцээн болж харамсалтай нь Ситаямагийн баг ялагдчихна. Тоглолтын дараа Юка Инада дээр очин ярилцахад тэр ялагдсандаа сэтгэлээр унчихсан байлаа. Гэтэл Юка харин баяртай байгаагаа хэлнэ. Учир нь хэрвээ тэд ялж авраг болсон бол Инада Ирина сэтгэлээ илчлэг байсан гэж бодсон ажээ. Тиймээс тэр зориг гарган чи дуртай охиндоо сэтгэлээ хэлж чадахгүй болсон юм чинь одоо би өөрийнхөө сэтгэлийг илчлэх болно хэмээн хэлдэг. Ингэж хоёулаа бие биендээ сайн байсан гэдгийг мэдэж авдаг. Нөгөө талд Курота Иринага санаа зов цогтож явнаа. Үүнийг нь Сэмпай ажиглаж түүнд тусалж чадах зүйл байгаа эсхийг нь асуудаг. Тэр өөрөө зохицуулж чадна гэж тодор хэлдэг. Сэмпай түүнд хандан чи их өөрчлөгдөжээ. Өмнө чи надаас татгалцахад иймэрхүү зүйлсийг тод хэлдэг болжээ гэж бодсон. Хамтдаа байхдаа би анзаарч байгаагүй. Чи зүгээр л бусдаас бага зэрэг удаан. Чиний эргэн тойронд хүмүүс чамайг хүлээж байгаа байх. Тиймээс яагаад тэдэнд итгэж болохгүй гэж химээ хэлдэг. Түүний хэлсэн үг ухаарл болж Иринатай зориг гарган уулздаг. Тэр Иринагоос ууршилт гуйхад Ирина түүнд хандан цэцэрлэгт байхад би хуулингаа хөөхд байсан. Хөвгүүд намайг өтсөн учраас уйлж байхад чи надаас дандаа юу болсон тухай асуудаг байсан. Юу ч болсон чи үргэлж миний дэргэд байдаг байсан. Чи хүнд байдалд орох юм бол би ч бас адил чиний төлөө баймаар байна. Сүүлийн үед чи их сонирн байгаа. Нэг зүйл болсон байх гэж бодож байсан л та. Гэтэ чамайг надад нэг өдөр хэлэх болов уу гэж бодож байсан юм хэмээн хэллээ. Тэр үгийг нь сонссон Курота уйлаад л би худалч учраас яхаа мэдэхгүй байна. Намайг уучлаарай хэмээн хэлээд улсаар зогсдог. Би чамайг бусдыг өвтөхийн тулд худлаа хэлдэг хүн биш гэдгийг чи мэднэ. Хоёулаа хэр удаан байсан мэлээ дээ. Хэлэхгүй байх нь хэцүү байсан байх та гэж хэлээд найзыгаа уучлснаа хэлдэг. Одоо бүх үннийг Ситаямад л хэлэх болтлээ. Тэр оройжин бодол болон суун дэвтэрнийхээ хамгийн сул бичсэн захидлыг уншихад би чамтай ярилцмаар байна. Тиймээс зүгээр л асуулаа шүү. Чи хинбэ гэж асуусан байв.
Тэр ч бас гадарлаад эхэлчихсэн байжээ. Ийхүү тэр зориг гарган үннээ хэлсэн цагтл бичин ширээнд орон мүлдээдэг. Тэр дараа нь радио дамжуулалтын өрөөнд очиж шууд дамжуулалтаа эхэллээ. Энэ удаад тэр зоригтойгоор "Өнөөдөр миний туртай дуу хүлээн авна уу" гэж хэлээд өөрийн сонсдог Рома хамтлагийн дууг тавилаа. Энэ үеэр Стама түүний зэгтлийг уншиж байв. "Уучлаарай, энэ бүх хугацаанд би худлаа ярьж байсан юм. Нэг л өдөр намайг үзэн ядна гэдгийг чинь мэдэж байсан ч их хөвгөлтэй байсан учраас зогсоохыг хүсээгүй. Намайг үзэн ядаасаа гэж хүсээгүй учраас үннийг хэлж чадаагүй юм аа. Би хулчгаар бас зэлтэй байсан. Би шархалгаас айж байсан учраас цугцсан юм. Тиймээс хитрхи оройтсныг нь мэдэж байгаа ч уушлалтгүйгийг минь зөвшөөрөөч. Энэ удаа Ирина сэтгэлээ илчлээсэй гэж хүсэж байна" хэмээн бичжээ. Сургуулийн дээвэр дээр хоолойд суугаа Инада Юки хоёр Ситаяма ямар охин сайн байсан тухай ярилцав. Ситаяма ширээн дээр хариу бичсэн охиндол сайн байжээ. Тэр энэ бүх хугацаанд түүнийг хайж байсан байна. Тэгээд Ирина гэж бодчих л дээ. Ирина Куротагийн ширээн дээрх номыг тэгсэлж байхыг хараад тэр охин гээд бодчихож. Тэр хамаг урдаараа радио дамжуулалтын өрөөрөө гүн орж ирээд "Чи яг юу хийж байгаа юм бэ? Энд чи юу гэсэн үг вэ? Яаж зүгээр ингэж дуусгаж чадаж байгаа юм бэ" хэмээн бухимдан хэлсэн. "Буруу ойлгосон нь миний буруу байж болно. Гэхдээ чи баригдчихвал заавал цухтан бицтэй" гэж хэлээд тэр Куротаг арга шунгах шахан болон ортон очиход санамсаргүйгээр радио дамжуулалтын төхөөрөмж счдаг. Гэнэт бүх зүйл өрөөнөөс гадна шууд дамжуулагдаж эхэлнэ. Ингээд тэдний хооронд удаан хугацаанд нуугдаж байсан бүх зүйл нэг л агшинд олон хүний сонорт хүрэх байдалд орчихлоо. Тиймээс би ч гэсэн зогсохыг хүсээгүй. Чи ч гэсэн худлаа ярьж байсан. Би ч гэсэн худлаа ярьсан. Тиймээс тэр явдал дуучлаарэ. Тэгээд юуны чинь дэмжиж байна шүү. Үнэхээр тэгж бодож байгаа юм уу? Миний сэтгэлийг мэдэж байна уу? Би чамд сайн гэж хэллээ. Тэр агшин сургууль даяараа тэднийг сонсож тэд ч бас шууд дамжуулалт хийгдэж байсныг мэддэг. Энэ бүхэн түүний ширээн дээрх мессежээс эхэлжээ. Ангийн ширээн дээр Стама сэтгэлээр унсан үедээ ингэж бичиж байжээ. "Би болмооргүй байна. Бас бууж өгөхийг хүсэхгүй байна" гэж бичжээ. Түүнийг унсан Куруда хариу болгон "Одоо боломжгүй ч гэсэн болох өдөр ирнэ" гэж бичсэн байна. Тэр өвс түүнд маш их дэмжлэг болж түүнийг бичсэн охиныг хайж иржээ. Тэгээд караоке ордог өдөр яг тэр үгийг Куруда хэлхийг сонсоод мөн бичгийн хэвийг нь харьцуулж үзээд хайгаад байгаа хүний олсон байна. Буруу ойлгосноо мэдээд тэр өвтлээ харамссан ч болохыг хүсээгүй. Түүний Куруда гэдгийг мэдсэн хэрнээ үргэлжлүүлэн цагтл бичсээр иржээ. Энэ бүх хугацаанд Курудагийн үг түүнийг аварсан. "Би чамд анханасаа сайн байсан. Тиймээс цагтлаа битгий дуусгах гээд байл та. Тиймээс тодорхой мэдмээр байна" гэхэд нь Куруда түүнд сайн гэдгээ хэлдэг. Ийхүү кино маань аз жаргалтайгаар төгсөж байна. Тогтолтой минь ханд байсанд баярлалаа. 2023 онд нээлттэй хийсэн энэхүү кино нь Япон зохиолч Сакура Иёгийн 2017 онд хэвлэгдсэн Kokun no Sa Nika хэмээх романаас бүтээжээ. Энэхүү бүтээл нь Японд өсвөр насны уншигчдын дунд нэлээд алдартай байсан бөгөөд амжилтын дараагаар кино болгон хөрвүүлсэн байна. Ихэнх Япон романтик кинонууд өвчин, үхэл, салалт зэрэг хүн сэдвтэй байдаг бол энэ киноны гол драм нь үнэ хэлж чадахгүй байх гэдэг энгийн атлаа бодит асуудалтай төвлөрдөг. Тиймээс үзэхэд хөнгөн мөртлөө сэтгэл хөдлөн байдаг. Энэ киноноос ойлгосон нэг зүйл бол худал хизээч зүгээр өнгөрдөггүй. Худал болгон араасаа үл ойлголцол, асуудал, бас сэтгэлийн шаналлыг дагуулдаг. Заримдаа бид бусдыг хамгаалах гэж, эсвэл асуудлаас цутгах гэж худал хэлдэг. Гэвч тэр худал улам томорч, эцэстээ өөрсдийн маань илүү хүнд байдалд оруулдаг. Харин үнийг хэлэх зориг гаргаж чадвал олон асуудал бодсноо ч хамаагүй амархан шийдэгддэг ажээ. Тиймээс энэ кино бидэнд үнэнч байх нь харилцааг хамгаалдаг хамгийн чухал зүйл гэдгийг дахин санууллаа. Та бүхэн ч бас худал үгнээс илүү үннийг сонгож байгаарэ. Хэрвээ сувагтаа subscribe дараагүй бол дараарэ. Мөн сэтгэгдэл үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.